Би өнөөдөр балетанда явчаад ирсэн. Тэгээд маргааш хагасанд болохоор би нэг номын уулзалтанд явах гээд гисэн бохгүй юу. Тэгсэн чинь тэр номоо заавал уншсан байх хэрэгтэй гэд. Тэгээд тийм болохоор би одоо өнөөдөр сууж энэ номыг уншиж дуусгачаад маргаашийн тэр номын клуб маягийн юмд явж үзье гэж бодоод тэгээ сууж байна. Тэгээ би одоо болохоор баг 10 болж байгаа байхгүй юу. Тэгээд нэг хэд 2-3 цаг уншаад бараг энэ номоо дуусгачих واخ гэж бодоод тийм ээ тэгж бодож байна. Тэгээ би ингээд жоохон идэж мэдэх юм бэлтцсэн зэ юу энэ хайртай. YouTube дөрөв шүү. Заяа. Яа би сая номоо уншлаа. Тэгээ үнэхээр дуусгана гэдэгтээ итгэлгүй байна. Тэгэхээр зүгээр л унтлаа. Би таныг хэлбэсээс амсаж хожил. За би өнгөрсөн 7 өдрийн хагасанд нөгөөний Heaven гэдэг номныхоо уулзалтанд явж чадаагүй. Би тэр өрөөнд нөгөө номоо уншиж дуусгаагүй. Би тэр номыг дутуу үнсэн байсан. Тэгээ болохоор би явж чадаагүй. Тэгээ маргааш болохоор энэ шидэт мохлог гээд энэ номны одоо юу болох гэж байгаа вэ? Уулзалт талах гэж байгаа байхгүй юу? Тэгээ би энэнд явахаар болсон. Тэгээ бүртгүүлсэн. Энэ номоо уншчихсан. Тэгээд маргааш очиод яг ямар хөө юм болох нь би танарт харуулъя. Мэдээд яг энэ ном одоо орчуулах тий тэр юуны гарснаас одоо хувь тавилан гэх юм уу тэр зүйл ах гэж бодож чинь. Тэгээд үнэхээр бүр ингээ гоё тий зүрх сэтгэлд хүрсэн тэр үг найруулга тэр үгийн сонголтууд бүр ингээ үнэхээр гоё байсан. Нэгүүлсэнгөө хандах гэдэг жаа штэ. Нэгүүлсэнгөө хандах нь чухал гэдэг чи өөртөө ийм хандах нь түүнээс татахгүй чухал гэж аахгүй. Ийм гайхамшигтай ном гоё өдөр харуулсан суугаад байлаа. Тагуулыг За энд байгаа бүх хүмүүс даад жаргалыг хүсье. Ном төрсөн. Мөнгөө нэрлээрээ. За би номын уулзалт тасаад хараад явчихъя. Тэгээд ер нь бол айгүй гоё юм байна. Би өмнө ерөөсөө юм номын уулзалтанд явж байгаагүй байхгүй юу. Тэгээд хүмүүс амар гоё ингээд номны талаар өөр өөрсдийнхөө үнцгийг гаргаж ирээ ярилцаад тэг ингээд айгүй гоё юм цаг хугацааг өнгөрөөд юм бэ. Тэгээд өнөөдөр бол надад амар гоё таалагдлаа. Би одоо нэг хичтэйгээ уулзах гээд явж байна. За би ийм хөөрхөн хичтэйгээ уулзаад ийм гоё бэлэг авсан. Дан яшаа нэг харчаач хөөрхөн үү? За яв. За сүүлийн үед болохоор ер нь айгүй гоё зүйлс амар их тохиолдсон. Тэгээ тэр дундаа номтой холбоотой юм айгүй их тохиолдсон. Тэр нь хамгийн ихнийх нь юу вэ гэхээр би өмнө нь хэлсэн шүү дээ нөгөө нэг шидэт мохлог гээд номын уулзалтанд явсан гээд Ukas Book Club гээд тэдний номын уулзалтанд явсан ахгүй юу. Тэр нь бол амар гоё исэн. Ер нь ингээ номын уулзалт гэдэг чинь яг ийм дандаа л ном уншдаг хүмүүс, тэ ном уншдаг хүмүүс өөрөө надад амар таалагддаг болохоор ер нь бол амар гоё исэн. Тэгээд тэр номын уулзалтанд яваад тэр өдөр би нэг ихчтэйгээ уулзсан. Тэгээ базгаа ихчтэйгээ уулзаад тэр ихч маань надад бэлэг өгсөн. Тэгээд тэр бэлгэн дотораас ном байсан. Тэр ном нь болохоор юм ном баггүй юу? За тэгээ надад ийм гоё ном өгсөнд баярлалаа. Тэгээд өөрөөс надад хөөх юм өгсөн. Энэ болохоор ийм юуны багц. Арс арчилгааны багц байсан. Тэгээд энэ болохоор юм амар гоё үнэртэй лаа гэсэн. Тэгээд би ийм хөөрхөн 3 бэлэгтэй алсан баярлаа. За дараа нь гэх юм болвол би айгүй олон ном авсан баггүй юу? Ирснээсээ хойш надад нөгөө нэг манай гэрийнхэн шинэ жилээр монита зохиогоод тэгээд манай монита болохоор надаа юуны Эндэр намын 100,000 ирэх хүссэн ахгүй. Тэгээ би тэндээс болохоор яг энэ номыг авсан юм.
Энэ гурван номыг авсан баггүй юу. Тэгээд тэр нөгөө Ucas Book Club-ийн хамгийн ихний ном нь болохоор яг энэ Heaven гэх ном байсан байхгүй. Тэгээд би даанч энэ номыг яагаад би нөгөө энийг уншичаад маргааш нь явах гэж байна гэдэг эзэжтэй би тэр шөнө унш дуусаагүй. Тэгээд би ер нь явж чадаагүй байхгүй юу. Тэг ямар ч тач энэ номыг аваад уншсан. Тэгээд дараа нь болохоор нэг ийм ном байсан. Ийм ном байсан байхгүй юу. Энэ яагаад авсан бэ гэхээр энэ ном ингээд гаднах энэ харагдаж байгаа байдал нь ингээд амар сонирхолтой. Дээрэс нь намайг ингээд амар өөртөө татаад захгүй энэ ном. Тэгээ дээрэс нь ингээд онгойлгосон чинь дэлхийд үтсэн чинь энэ дээр нь улаан зураас агаад энэ улаан зураас болохоор нөгөө аюур заны номнууд дандаа ийм дээр улаан зураастай дүүхгүй. Тэгээ би ингээд харсан чинь орчуулагч нь аюур зан гэсэн аахгүй юу. Тэгээд би тэгээд би яг энэ номыг авахар шийдээд энэ номыг авсан. Дараа нь болохоор Цасны орон гэдэг энэ Нобелийн шагналт гэдэг ийм номыг авсан. Энэ болохоор яагаад авсан бэ гэхээр саяхан нөгөө нэг Солонгосын Ханган гэж зохиолч Нобелийн шагнал авсан аахгүй юу. Тэгээд тэрнээс өмнө болохоор ингээ нэг мэддгүй байсан. Тэгээ Нобелийн шагналтай гэдгийг мэдээд яг аваад уншсан чинь амар гойсон ахгүй. Тэгээ угаасаа Нобелийн шагнал авч байгаа гэдэг нь ингээ ном нь амар юм чанартай гэж би бодоод тэгээ би энэ Цасны орон ингээ унших гээд авсан. За тэгээд дараагийнх нь болохоор энэ 8 дугаар сард уулзъя гэдэг энэ номыг авсан ахгүй. Энэ номыг болохоор би өнгөрсөн 100 амар олон хүнд бэлгэлсэн. Олон ч гэж нэг 2-3 хүнд бэлгэлсэн баггүй. Гэхдээ өөрөө ерөөсөө уншиж чадаагүйсэн болохоор би өөрөө уншия гэж бодоод авсан. За нэг иймэрхүү байна. Тэгээд энд болохоор миний яг ингээд уншиж ирсэн номнуудаа би ингээд тавьсан байгаа байхгүй юу. Тэгээ бас жоохон танилцуулъя гэж бодоод. За хамгийн ихэнд болохоор за энэ номноос эхлэе. Энэ дурлал зохион бүтээгч гэдэг дотроо зүгээр юм өгүүлэлгүүдтэй аюур заны ном баггүй юу. Одоо харах юм бол саяны энэ дээрээ зураастай. Гэхдээ харал энэ л та. Сүүлийн хэвлэлтүүд нь ер нь юм дандаа улаан зураастай болцсон юм шиг санагдсан. Тэгээд энэ номыг би 7 дугаар ангид яг авч исэн баха. 7 дугаар ангид ч билүү, 8 дугаар ангид ч билүү яг авч исэн. Манай их ч аюур зан үлсээ төгс хоёрт амар дуртай. Тэгээд миний ер нь хамаг ном унших бүх ингээд тэр сэтлийг төрүүлдэг хүн маань яг манай ихчсэн баггүй юу. Тэгээ аюур зан үлсээ төгс гэд манай ихч угаасаа байн гардаг болохоор миний ингээд тархинд айгу хоногшсон. Тэгээ ингээд номын дэлгүүрт явж байгаад яг юм аюур заны ийм номыг хараад надад амар таалагдаад анх авч исэн. Тэгээд 2000 ер нь 7 дугаар ангидаа яг ингээд энийг уншичаад би юусоо юу ч ойлгоогүй. Бүр юу ч ойлгоогүй заяа. Бүр ингээд яг юу яриад байгаа юм юусоо ойлгоогүй. Тэгэл би нэг юм хагас хүртэл нь явсан уу яасан. Тэгээ ингээд хайцсан бохгүй юу. Тэгж жагаад 11 дээр ингээд ахиж би сөхөж үзсэн. Тэгсэн чинь ингээд зарим ингээд өгүүлэх нь надад амар гой санагдсан байхгүй юу. Зарим нь ер нь юм амар гой санагдаад. Тэгээд тийм болохоор ингээд энэ ном ингээд бүхэлд нь уншаад за яг нэг 30-аас 40% та ингээд ойлгосон. Дараа нь болохоор би 12 дахь ингээд хад уншсан байхгүй юу. Ягаад ч юм ингээд энэ номыг уншихаар ингээд надтай ингээд ярилцаад байгаа юм шиг заримдаа санагддаг байхгүй юу. Эсвэл ингээд яг болж байгаа бодит явдал нь ингээд би ингээ амар ойлгоо тэр хүмүүсийг тэр болж байгаа ингээ дотор нь ингээ зохиолын баатруудыг би амар ойлгож байгаа юм шиг санагддаг болохоор энэ номыг би яг 12 дугаар ингээ би хахад ингээ уншмаар санагдсан. Тэгсэн чинь надад бүр амар таалагдсан. Надад бүр яг 90% амар таалагдсан аахгүй. Тэг ингээ тэрнээс хойш би ингээ ер нь жилдээ нэг ч удаа юм уу ингээ зүгээр л ингээ гүйлгээд уншчихдаг. Ингээ ганц 2 өдөр ингээ барьж тавиал ингээ л уншчихдаг. Яг ийм миний ширээний ном бараг болсон. Тэр жилдээ нэг ганц уншдаг ингээ ном маань байгаа. За дараа нь гэх юм бол Арсан хурамтай Мадонна. За энийг бараг хүмүүс мэдэх баха. Би энийг бас амар дээр үед уншиж исэн. Энийг нэг 9-8 дугаар ингээд уншиж исэн баха. Тэгээд яг 2 удаа уншсан байхгүй. Эхнийх дээр нь болохоор би төгсгөлийн юусоо ойлгоогүй байсан. 2 дахь удаа уншаад яг ойлгосон байхгүй. Тэгээд энэ ном бас надад бүр амар таалагдсан. Ер нь ингээд би яг тухайн үед угаасаа жоохон мэсэн болохоор яг юу надад таалагдаад байгаа яг гэдгийг амар сайн ойлгодгүй. Тэгсэр нэг ингэ сэтгэлд амар ийм уягч гэх юм уу сэтгэлд амар ойрхон байгаад байдаг гэсэн аахгүй юу. Тэгээ тийм болохоор энэ номыг би яг 2 удаа уншсан. Тэгээд ер нь энэ бас амар гоё ном Арсан хурамтай Мадонна. За дараа нь болохоор
Мэдисэн нутгийн гүүрнүүд гээд энэ номыг уншсан байгаа. Энэ ном гэх юм бол амар тийм ийм зөрчсөн ийм учирлын тухай. Ер нь ингээд хүний яг хүмүүсийн ингээд би энэ номноос яг юуг ингээ амар сайн ойлгосон бэ гэхээр хүмүүс ингээд амар олон төрлийн байна гэдгийг би ойлгосон баггүй. Зарим хүмүүс болохоор үнэхээр хин нэгний төлөө өөрийгөө золиослдог, өөрийнхөө хайртай хүнтэйгээ уулзаж чаддгүй ч юм уу гэж би бодсон. Зарим хүмүүс болохоор мэдсэн хэрнээ мэдсэн хэрнээ одоо тэр хайртай хүнээ одоо зовоодог ч юм уу. Нэг тиймэрхүү юмыг ойлгосон. Дээрэс нь хүний ингээд учрал гэж амар зөв ийм чухал зүйл байд юм байна гэж би бодсон байхгүй. Хүн ингээд амьдралд ингээд заримдаа хитрхи яарах хэрэггүй байд юм байна. Заримдаа ингээд хитрхи хойш суух хэрэггүй байд юм байна гэж би бодсон. Яг энэ номыг уншаад би ингээд амар хөлсөн ахгүй юу хүндээ амар хөлсөн. Тэгээд нэг тиймэрхүү амар сэтгэлд үлдсэн номнуудын нэг бол бас Мэдисэн нутгийн гүүрнүүд. За сүнсний хамгийн болохоор манай ихч бас надад өгч ирсэн ном баггүй юу. Тэгээд тухайн үед бол нэг юм яг энэ зохиолыг уншиж хаад mig чимэх ингэж ойлгож исэн зүйлс ингээд байсан. Гэтэ одоо ерөөсөө санахгүй байна. Тэгээд ер нь энийг хад уншиг гэж бодож байгаа тийм номнуудын нэг байна. За дараа нь болохоор энэ дэм тасганы зүуд би бас энийг ерөөсөө дуусгаагүй. Гэтэ ингээд надад уг амар таалагдсан мөртлөө би ном ерөөсөө дуусгаагүй. Хятадын нэг мужид одоо нөгөө юм тахал цусаар дамжуулаад ийм тахал тарсан тухай нэг тийм ном байсан байхгүй юу. Яг энэ зохиолын яг ийм гол юм нь болохоор хүмүүс ингээд цусаа худалдсан тэмдэглэлтэй ер нь жоохон төстэй баггүй юу. Тэгээд хүмүүс ингээд цусаа худалдаж ойр зургийн ингээд амьдралынхаа ийм амьдрах одоо тэр мөнгөө олдог. Тэгээд одоо тэр цусыг авж байгаа хүмүүс зөвхөн ингээд нэг зүгээрээ нэг шприцээр ингээд авсаар агаад хүмүүс ингээд тахал доох илүү ямар ч юм тахалд ингээд нэрвэгдэж байгаа тийм тухайн юм ном байсан. Тэгээд хамгийн ийм амар сэтгэлд ингээ яг амар үлдсэн хоногчсон зүйл нь гэх юм бол яг тэр цусыг ингэж худалдаж авч наймаалж байгаа хүний аав нь болохоор яг хүүгээ тийм байдалтайгааг хараад амар ийм гимшдэг байхгүй юу. Гимшигч гэх юм уу одоо ингээд ямар ч тааш нэг тийм амар хэцүү ингээд үйл явдлыг харуулдаг аав хүү хоёрын ингээд амар тийм хэцүү ингээд байдлыг харуулдаг яг тийм ном байхгүй юу. Бас ягаад ч юм бас надад амар ийм өрөвдөлтэй амар хэмиг ингээд индээс ойлгож авсан ном шиг санагдав. Гэтэ ягаад ч юм дуусгаагүй. Хитрхи жоохон нуршуу ном юм шиг надад санагдаа. Тэгээ би ер нь нуршуу номод би жоохон дургүй болохоор тэгээ дуусгаагүй. Үлдсэн байна. За дараагийнх нь болохоор Муракамигийн ном. Яа би яг энэ номоор Муракамитэй танилцсан байхгүй юу? Зүгээр л нэг тийм яг гол Муракамигийн номнуудыг уншихаар ягаад ч юм гол дүр нь би юм шиг надад санагддаг байхгүй юу? Тэгээд энэ ном гэх юм бол яг хөө зүгээр мэдрэмжийн хувьд одоо энэ Өнгөгүй Тацаки Цукури гэдэг хүн нь болохоор яг ингэ мэдрэмжүүд нь яг үйл явдал нь би биш л дээ. Яг ийм надад тийм үйл явдлууд тохиолдож байгаагүй ч гэсэндээ яг энэ тэр хүний мэдэрж байгаа мэдрэмж нь ч юм уу одоо бодож байгаа бодол нь ч юм уу яг надтай амар төстэй юм шиг санагдсан байхгүй юу. Амар юм яг гонигтай үедээ хүн ямар мэдрэмж төрдөг, яг ямар үйлдэл хийдэг. Тэг ингээ айсан үедээ хүн ингээд яадаг, хайртай хүмүүстэйгээ ингээд хайртай хүмүүс нь ингээ өөрөөс нь ингээ зайгаа барьсан байхад одоо ямар их айдас төрдөг ч юм уу тий яг тэр зүйлүүд болохоор яг ингээ надтай амар төстэй санагдаад тийм болохоор би энэ номыг бас амар хурдан уншиж дуусгасан. Энэ бас амар гоё яг юм ярилцаад байгаа ч юм шиг яг санагдсан юм номнуудын нэг. За дараагийнх нь болохоор төвчгийн аргагүй хөнгөө оршихуй болон магма. Энэ хоёр номыг би яг ижил цаг уншсан бохгүй юу? Яг төвчгийн аргагүй хөнгөө оршихуй уншчаад араас нь магмаг уншсан бохгүй юу? Тэгсэн чинь би энэ хоёр ер нь хоёулаа л юм жоохон төстэй дүү ном болохоор би энэ хоёрыг одоохондоо ингээд яллахгүй байгаа заа юу. Хоёулаа амар юм токсик харилцааны тухай ном болохоор одоохонд ямар ч тачин магма бол нэлээд хүндсэн. Би энийг зүгээр л нэг өдөр ингээд эргүүлээл тэгээ шууд ингээд дуусгацсан бохгүй юу? Тэгээ ингээд магмаг уншаад би ер нь бараг 7 хоног юм амар ийм сэтгэл санаа амар сонирн болсон. Яагаад тэгэхээр энэ болохоор яг ийм амар хүчирхийллийн талаар гардаг. Ер нь эрэгтэй эмэгтэй хоёр хүний яг эмэгтэйд нь амар ийм хүчирхийлүүлж байгаа талаар гардаг. Тэгээд тийм болохоор надад ер нь амар хэцүү байсан. Яг энэ ном ч юм уу ер нь ингээд
одоо ер нь ингээд хүнтэй ярилцах ч юм уу эсвэл ингээд ном уншихаар надад ингээд яг тэр мэдрэмж нь амар үлдчихдэг байхгүй юу? Би номыг уншаад одоо амар гонигтай ном байх юм бол энэ гонигийг нь би амар сайн мэдэрч байгаа болохоор надад ингээд тэр гониг нь үлдчихдэг байхгүй юу? Хүнтэй ярилцахаар ч гэсэн ингээд надад ингээд юмаа ярангуут энэ хүн ингээд ийм хэцүү байсан бах таа гэж бодохоор надад ингээд тэр бүх ингээд мэдрэмж нь надад үлдчихдэг болохоор ер нь яг энэ хоёр номноос хоошоогоо би тийм амар хэцүү хүн сэтвтэй ном бас ингээд ер нь сонгохоо болцсон гэхүү. Ямар ч тач бас ийм амар сэтгэлд хүрсэн ном байсан энэ хоёр бол. За дараагийнх нь болохоор энэ Чинагийн галсан гэд хүний аянгат цагийн тууж гэдэг ном баггүй юу? Ножоогоос гаргасан санагдчихээн. Тэгээд энэ номыг болохоор яагаад уншсан бэ гэхээр юу яасан? Нөгөө нэг ийм номын тэмдэглэлийн ийм уралдаанууд амар их яваад идэг байхгүй юу? Тэрэн дээр болохоор яг энэ ном ингээд орцсон. Тэгээ яагаад ч үлээ би энэ номд явж байгаад яг энэ номыг харж тараа. Тэгээ за би тэрэнд нь оролцчихъя да гэж бодоод тэгээ энэ номыг хөдөлж авч байсан. Тэгээд энийг уншихад болохоор бас л ингээд амар юм сэтгэл рүү амар орж исэн энэ ном. Яг уу би ингээ нэг амар юм хөдөө өссөн хүүхэд биш байхгүй юу? Зүгээр яг зундаа ингээ хөдөө явдаг. Гэтэ ингээл яг энийг ингээ харангуут тэгээ надад бас ингээд яг мэдгүй юм амар олон гарсан зав. Жишээлбэл нөгөө нэг юм ямар мал илээ. Ямар ч тач ингээд мэдгүй юм надад амар их гарсан бохгүй юу? Энэ үг хэллэг дээр үед одоо ингээд хүмүүс бүгд ингээ малаа нийлүүлээ тэрийг хүн тоодог байсан билүү. Нэг тиймэрхүү мэдхгүй ингээ зүйлс амар их гарсан. Тэр үед ингээ аав өвөөгөөсөө асуугаад одоо тэр талаар бас ингээд олж мэдсэн. Энийг ингээ уншихаар одоо ингээ манай аав ээж өвөө ч гэсэн яг ингээд ийм үед ингээ амьдарч исэн бах та гэж амар юм яг кино үзэж байгаа юм шиг яг болсон. Яг энэ номыг уншихад тэгэл ер нь бас аюу гоё исэн. Энийг бас нэг 3-4 цагч үлээ 2-3 цагч үлээ уншаал дуусгацсан. Энэ бас амар гоё ном байсан. За нэг иймэрхүү. Тэгээд энэ дээр нэмээд болохоор саяхан нөгөө нэг book club дээр очиж ярилцсан, хилэлцсэн ном болохоор Шидэт мухлаг байгаа. Шидэт мухлаг бол бүр үнэхээр гоё ном байсан. Миний хувьд бүр ингээ уншиж исэн хамгийн гоё ном гэж хэлээд баг болох байхаа. Яагаад гэхээр би ингээд сүүлийн нэг жил яг ингээд засалд явж байгаа байхгүй юу? Засалд явж байгаа хэрнээ яг засалд явахдаа ингээд би өнгөрсөндөө очоод одоо тэр надад үлдсэн траума байд юм уу, сэтгэлийн шарах ч юм уу, эсвэл буруу үзэл бодлоо би ингээд засаад явж байгаа байхгүй юу? Тэгсэн хэрнээ би яг тэр ингээд алтан дээр эргэж унаад исэн байхгүй юу? Амар сонин засцсан хэрнээ нэг л юм ингээд болохгүй байгаа юм шиг надад санагдаад исэн. Тэрний одоо яг юу мэр чи яг тэр ингээд болохгүй исэн хэсгийг очиод яг имчилсэн юм шиг санагдсан байхгүй яг энэ дээр ингэх ёстой шүү гэд ингээд хэлсэн юм шиг надад яг санагдсан. Тэгээд тэр номыг уншаад бүр ингээд зүгээр л амар гой санагдсан. Ингээ хувь хүний хөгжил юм шиг тэгсээр нэ ингээ зохиол заяо. Хувь хүний хөгжил ерөнхийдөө л ийм за 1-р тэнгих хэстэй, 2-р тэнгих хэстэй, 3-р тэнгих хэстэй гэдэг бол Шидэт мухлаг болохоор зүгээр л нэг ийм жим гэдэг хүүгийн амьдралыг харуулсан. Тэгсэн хэрнээ яг тэн дотроо яг ямар ингээд зүйлийг хийгээд яг яаж өөрчлөгдөж байгааг нь үзэнгүүт ингээ уншингууд яг ийм кино үзээд байгаа ч юм шиг эсвэл ингээл яг би эсвэл яг энэ хэстэй ч юм шиг яг ингээ санагцсан хгүй. Тэгээд тухайн номыг ингээ уншиж хаад надад болохоор яг яаж санагцсан бэ гэхээр яг ийм өнгөрсөн ч байгаа зөө. Миний амьдрал яг өнгөрсөн байгаа. Тэгснээ яг одоо цаг дээр би юун дээр гацаад байгааг бас харуулсан. Тэгсэрнээ ирээдүйн цагт би юун дээр анхаарах вэ гэдгийг ч гэсэн надад амар харуулсан байхгүй юу. Хөө ингээд за яг Шидэт мухлагыг ингээд дуусгая заяа. Яагаад тэгэхээр би Шидэт мухлагаар яг ийм бүр подкаст шиг бүр тустай юм бичлэг хийж байгаа байхгүй тийм болохоор Шидэт мухлагыг энд хүргээд дуусгая. За нэг иймэрхүү байна да. Би одоо найзтайгаа уулзахаар гарах гэж байна. Тэгээ орой би бас эмэгтэй скаутын юу явах гэж байгаа байхгүй юу? За энэ ч яах вэ? Тэгээ найзтайгаа уулзаж би нэг хайрын 44 гээд номоо найзтай өгсөн. Тэгээд Монголд ирсэн байгаа дээрээ жоохон тэр номоо бас нэг ганц хоёр үзье. Хайрын 44 гээ бас нэг ном байгаа юм байна. Тэр ном болохоор бас ингээд амар гоё ном баггүй юу? Яг юу нь гоё вэ гэхээр анх сонсонгууд болохоор зүгээр л ингээд хүнийг яаж хайрлах ёстой юм бэ? Ингээд 44 шүү гэсэн байгаа юм шиг хэрнээ бас амар ийм философик ном баггүй юу? Зүгээр ингээд нэг ийм
Даянч гэх юм уу юм Бадарчингийн л талаар ингээд ер нь ингээд бүхэл ингээд бас ингээд амьдралынхаа нэг хэсгийг харуулж байгаа тийм ном юм шиг хэрнээ тийм зохиол юм шиг хэрнээ тэрэн дотроо бас ингээд яг хайр гэж юу юм бэ гэдгийг одоо ингээд үйлдэл бүрт харуулж байгаа. Яг энэ нь хайр шүү биш. Яг ингэж үйлдэлээр дамжуулж одоо ийм үйлдэл нь ингээд хайрлаж байгаа илэр шүү гэдгийг бас ингээд амар сэтгэлийн гүнд хүргэсэн ингээд ном шиг надад санагддаг. Тэгээ тийм болохоор тэр бол бас миний хамгийн анхны амар философик ном байсан байх гэж би бодож байна. Тэр номыг би бас хичээсээ авч уншсан. Хичээсээ одоо юу авсан? Гой гэдгийг мэдэж аваад тэгээд тэр номыг худалдаж аваад уншаад Солонгос явахдаа анх уншаад тэгээд Монголд ирчээ хаад уншаад тэгээд Монголд байхдаа бараг 2 ч уншсан баг. Тэгээд хамгийн сүүлд нь болохоор яг өнгөрсөн 100 уншаад тэгээ яг найздаа өгсөн баггүй юу. Ер нь ингээд жоохон тэмдэглэл хийсэн ч гэсэндээ найздаа ингээд бэлгэлсэн маа. Найздаа амар таалагдсан гэсэн. Тэгээд явахаас өмнө тэр номыг ганц зөвхөн тарчъя гэж бодоод найзтайгаа уулзаж тэр номоо одоо авах гэж байна. За нэг тиймэрхүү байна.